Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэндээ өнөөдөр Jupyter Notebook Interpreter програм дээр Python-ы тикинтер сан ашиглан Parangate-с хэрхэн цээлс рүү хөрвүүлэх аппликейшн буюу програмыг бичгийг та бүхэндээ тайлбарлая. За юуны түрүүнд Jupyter Notebook-ээ терминал дээрээ дуудаж ажиллуулъя. За үүний дараагаар програмаа бичнэ. New-снээс Python 3 IP kernel-ийг сонгоод програм авчнэ. За өнөөдөр бид нэр Parangate-с цээлс рүү хөрвүүлэх учраас дараах програмыг бичих ёстой байгаа. Аппликейшн бичихын тулд бид нэр өмнөх хичээл дээр заасан from tkinter сангаа ашиглан импортлж оруулж ирээд дотроос нь бүх төрлийн модуль, функцуудыг ашиглахын тулд odd гэж бичнэ. За ингээд тикинтер сан маань ажиллахад бэлэн боллоо. Шалгыг өвл рана дараа шалгах чинь ямар ч алдаа заахгүй байна. За одоо бид нар ажлын дэлгэцээ бэлдэнэ. Windows буюу ажлын дэлгэцээ W гэсэн хувьсгчаар объект оноож өгч бэлдээ. W TK тикинтер функц. За одоо бид нар W эцэг main loop гээд үндсэн ажлын дэлгэцээ хязгааргүй давтаж ажиллуулъя. За ажлын дэлгэц маань дараах байдлаар харагдаж байна. За одоо энэ хүү ажлын дэлгэцээ бид нэр яг уу гэхээр ажлын дэлгэцийнхаа хэмжээг зааж өгье. Geometry W зэрэг geometry функцаар ажлын дэлгэцийн хэмжээг зааж өгнө. За хэмжээ хэд байх уу гэхээр 360-ыг харьцах нь x тавьдаг. Тэгээд 80 буюу 3 хэвтэйгээр 360 пиксел өндрөөшөө 80 пикселийн харьцаатай юм дэлгэцийг байгууллаа. Ажиллуулж үзье. За ингэж ажилласан байна. За энэ хүү ажиллуулах товчлоорыг миний бие дарахтаа Macul-ийн систем дээр өмнөх хичээл дээр заасан Macul-ийн систем дээр за контролыг буруу заасан байлээ. Command төвчлөр дээр return төвчлөр хоёрыг дардаг. Windows дээр болохоор яадаг вэ гэхээр control enter төвчлөрийг дардаг. За ингэж энэ програмаа би ажиллуулад байгаа гэсэн үг. За ажлын дэлгэц маань ингээд бэлэн боллоо. За одоо бид нэр энэ тайлбараа энэ дээр тавьчих ажиллаулдаг. Комментиг бол жагтаар бичиж болдог. Коммент буюу тайлбарыг. Одоо бид нар юу хийх вэхээр биднэрт нэг ёсондоо level буюу 3 level хэрэгтэй. 2 level нь гарчиг буюу параметр утгыг оруул гэдэг тайлбар гарна. Нэг level нь хариу хэвлэнэ. За тэгвэл бид нэр шууд тикинтер сангаа импортлоод оруулаад ирсэн учраас шууд level функцаа бичээд нэгдүгээр мөрөн дээр бол дурын тикинтер сангийн модуль функцэд оруулж ирсэн байгаа. За ажлын дэлгэцэн дээр level функцийн ерөөсө хоёр томоохон параметр буюу утга байгаа аргумент. Тэрний нэг нь хаана байршуулах уу гэдэг нь ажлын дэлгэцээ ихний одоо даслын үнд бичнэ. За энэ ажлын дэлгэцийг маань бид нэр W гэсэн хувьсгчаар оноож өгсөн дөрөвдүгээр мөрөн дээр тэгэхээр ихний параметр буюу аргумент нь W гэж оноож өгөөд за одоо үүний дараа тэр текст буюу level дээр гарах текстийг бид нар дотор нь бичиж өгнө. За текстийнхаа утгыг бид нар бичихтэй монголоор бичиж Parangate-с цээлсийн за цээлс рүү хөрвүүлэх гэж бичээ. За ингэж биччихээд одоо бид нэр энэ level-ийн хаана байршуулах ажлын талбараа оноож өгнө. За ажлын талбараа оноохдоо бид нэр цэг тавиад grid функцаар мөр багныг зааж өгнө. Row тэг column тэг. За ингэснээр ажиллуулж үзье. Parangate-с цээлс рүү хөрвүүлэх програмын гэсэн одоо ерөнхий level бичигдэж орж ирлээ. За энэ талбар маань тэгдүгээр мөрний тэгдүгээр баган дээр байсан бол одоо үүнийг тэгдүгээр мөрний нэгдүгээр баган дээр байршуулъя. За дахиад ажиллуулж үзье. Тэгдүгээр мөрний нэгдүгээр баган. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр дараагийн Parangate утгыг оруул гэсэн текстийг хөвлөх ёстой байгаа. Level функц авлаа.
ажлын дэлгэсэн дээрээ байршууллаа. W-га бичлээ. Text тэнцүү. За утга нь Parangate-ийн утгыг оруул. За тэгээд grid функц ашиглаад row буюу мөрөн нэгдүгээр мөрөн дээр column буюу багана нь тэгдүгээр мөрөн дээр байршина. За энэ хүү row мөрний grid функцийн тайлбарыг бол энэний өмнөх бичлэгэн дээр бол та бүхэндээ тайлбарлсан байгаа. Тэр бичлэгийг үзээрэй. Тэрхүү бичлэг дээр одоо хоёр левелийг Windows цонхонд байршуулах гэсэн нэртэй хичээл байгаа. Тэрийг та бүхэн маань үзээрэй. Цонхонд хоёр левел, хоёр ширхэг entry box байрлуулах гэсэн бичлэг байгаа. Тэр бичлэгийг сайн үзээд ойлгоод аваарай. За одоо хэдүүлээ байршуулснаа харъя. За ерөнхийдөө ингэ байршсан байна. Түрүүний дээдлийн гарчиг маань хажуу тийшээ хөдөлсөн байна. За дахиад ажиллаж харъя хэдүүлээ. За гарчиг маань томдоод байгаа бол бид нэг 460 болгож болно өргөний хэмжээг нь. За одоо ингэ гараад ирлээ те. Parangate-с Celsius руу өргүүлэх, Parangate утгыг оруулах. За одоо энэ дээр юу хийх вэ гэхээр бид нэр ерөөсөө Param-ийн хамгийн үндсэн оролтын дэлгэцийг зохион байгуулж байна. Оролтын дэлгэцийг бид нар өнөөдөр Ö хөвсгчээр оноогоод Ö хөвсгчэд оролтын дэлгэцийг оноож өгөхөөр энэ Ö маань объект файл болно гэсэн үг. Объект хөвсгч болно. За энэ дээр W хаана байршуулах вэ? Ажлын дэлгэцэн дээр байршуулна. W-га нэр өвчлээ. Дараагийн параметр бол text variable гэсэн параметр байгаа. За энэ дээр бид нэр текстийн хувьсгчаар n гэсэн хувьсгчийг аваад n гэсэн утгыг тэнцвүүлээд өгье. За тэгээд grid функцаар entry-г хаана байршуулах вэ гэхээр row-ийн нэгдүгээр мөрөн дээр row буюу нэгдүгээр мөрөн дээр багана нь мөн нэгдүгээр баган дээр байршуулъя. Энэ Parangate утгыг оруул гэдэг текстийн араас хэвлэх гэж байгаа учраас ингэж байршуулъя. За одоо ингэж ажиглуулад үзэхээр алдаа заана. Яг алдаа зааж байгаа юм бэ гэхээр n бол зарлагдаагүй байна гэж байгаа. За n гэдэг маань 10 дугаар мөрөн дээр энэ text variable гэдэг хувьсгчэнд n гэсэн утгыг оноосон. N-ийг хэдүүлээ одоо зарлая. N тэнцүү n-ийг бутгай тоогоор зарлая гэвэл double var гэсэн хувьсгчаар оноож өгнө функцаар. За одоо ажиглуулад үзье. Дэлгэц маань ажиллаж байна. Энэ дээр гарсан байна. Entry box маань гараад ирсэн input box маань. За одоо яах вэ гэхээр бид нэр энэхүү параметрын хариуг хэвлэх левелийг дэлгэцэн дээр байршуулъя. За хариугаа бид нэр result гэж нэрлэе. Result хариу. Хариу хувьсгчнда бид нэр юу оноож хүү гэхээр левелээ оноож өгнө. Level функцэн дотор ажлын дэлгэцэн дээр байршуулна гэдэг W-га бичээд дараа нь text гэд тэнцүү текст бичихгүй ингээ үлдээчихнэ. За тэгэнгүүт энэ дээр result функцаа бид нэр мөр унгаагаад result object файлтайгаа grid функцаар байршуулна. За одоохондоо мөр багны дугаарыг нөхөр хүүгээр түр архи. Ягаад түр архи гэж байгаа юм бэ гэхээр бид нэр товчлуураа байршуулж ээж энэхүү мөр багны дугаарыг өгнө. За товчлуураа байршуулахын тулд бид нар яах вэ гэхээр дараах байдлаар бичнэ. За товчлуураа байршуулахаас өмнө яах вэ? Хийсвэр байдлаар бодъё. Ер нь бол яах вэ? Энэ өгөгд хэвлэх энэ result object level маань 2 дугаар мөрний 1-р баган дээр хэвлэгдэх юм. За яг ингэж ажиллуулад үзье. Утга маань ажиллаж байна. Parangate утга оруулангүү тэг утга ороод ирлээ. За одоо яг үгээр бид нэр товчлуураа байршуулна. Товчлуураа байршуулахдаа товчлуур маань товчлуурын T үсгийг сонгож авлаа. Эхний үсгээр нь галиглаад T тэнцүү bottom функцаа авчиад ажлын дэлгэцэн дээрээ байршуулна. W даслал текстэн дотроо текст тэнцүү
тооцоол гэж үчи монголоор. Тооцоол. За даслал авлаад дараагийн 3 дахь параметр нь command гэсэн функц байгаа. Command гэдэг маань даалгавар биелүүлэхийг хэлж байгаа. Нэгэсэндээ Jupyter Notebook дээр энэ файлыг хадгалах, файлыг нээгч гэдэг юм уу, эдгээрийг бол command гэж нэрлэж байгаа. За command-ын Q функцаар төлөөлүүлье. За тэгээд энэ ажлын дэлгэцээ байршуулахдаа grid функцаар row буюу 2 дугаар мөрөн дээр багна нь тэдгээр баган дээр байршуулнаа. За энийг ажиллуулахаар одоо бас нэгэн алдаа заана. Тэр алдаа нь юу вэ гэхээр Q гэдэг хувьсгч буюу зарлагдаагүй байна гэж байна. Q гэж юу вэ гэхээр Q-г бид нэр товчлуур дарахаар энэхүү команд биелэх ёстой байгаа. Q-гээ бид нар бичихын тул Q маань функц байх ёстой учраас бид нэр diff гэсэн define нөхөр үгний товчлолоор эхний 3 үсгээр нь Q функцаа Python дээр зарлж өгөөд энэ дотор утгаа бичнэ. За энэ хүү Parentheses цэлс рүү хөрвүүлэх програмынхаа үндсэн тегстгэлийг бид нэр F1 гэж нэрлэе. Хариу хадгалах хувьсгч нь F1 дээр бид нэр энэ хүү хэрэглэгчийн entry буюу input box-оос авсан entry-гээр авсан n хувьсгчийг гараас авах байгаа. n цэг get функцаар хүний тухайн хэрэглэгчийн оруулсан утгыг уншиж аваад дээрэс нь энэ утганаас 32-ыг хаснаа. Хасах нь 32. Хэдүүлээ одоо Parentheses цэлс рүү хөрвүүлдэг томьёогоо бичиж гин. Parentheses цэлс рүү хөрвүүлдэг томьёо маань EPS хасах нь 32, хуваах нь 9-ийг хуваах нь 5 байдаг. За энийг параметр бид нар бичгтээ томьёог нь яг ингэж бол бичдэг байгаа. За энэ томьёогоо хэдүүлээ бичихын тулд AP-г бол бид нэр n-ээр төлөөж авсан учраас n get функцаар бичиж чинь n цэг get гэх функцаар entry-гээс утгыг аваад хас 32-ыг хасаад энийг хуваах нь за 9-ийг 5 хуваана гэдэг чинь ер нь бол 1.8 гэсэн үг тийм үү. Тэгэхээр энийг 1.8-аар ч бичиж болно. За үүний дараа өвөгдөл хэвлэх level маань result гэсэн нэртэй байгаа. Result гэсэн level-ийнхаа нэрийг бичээд цэг config функцаар энэхүү result текстийн утгыг бол өөрчилнө. Бид нар одоохондоо өвөгдөл хэвлээгүй учраас юу ч харагдахгүй байгаа. Text гэж бичээд тэнцүү шууд энэ F1 утгаар бичиж болно. За ерөнхийдөө F1 утгаар шууд бичих юм бол бид нэр дээр алдаа заасан байна. За энэ яг давхар хаалтаа хаагаараа гэсэн байна. За хаалтыг наач. За ажлуул. За энэ юм дээр алдаа заачуу. За 9 өмнө хаалт хийгээгүй учраас алдаа заасан байна. За ажлууллаа. За түрүүний хэлсэн Q дээр алдаа заалаа. Q бол зарлагдаагүй байна гэдэг. За Q маань энэ дээр функцаараа байгаа. Q-гээ дээдлийн мөрлөө оруулаад өгье. За дахиад ажлуулъя. За фара маань ажиллаж байна. За тэг гараад зөвхөд 17.7. За Fahrenheit-ийн томьёо ёсоор бид нэр хөрвүүлт хийж үзэх юм бол энийг зөв хөрвүүлж байгааг шалгахыг өөл англиар бид нэр Fahrenheit to Celsius гэж байна. За томьёо нь Fahrenheit-ийн 32 градус зөвхөд хэд гарах вэ? Цельсийн тэг градус гарах юм байна. Түрүүнд дүүл Fahrenheit-ийн тэг градус зөвхөд 17.8 17.7 гэсэн утга гарсан байна. За энэ маань бидний хариутай ижилхэн байна уу хэдүүлээ шалгая. За ижилхэн байна. За тэгвэл дасгалгааны температур 18 градус байдаг. Тэр маань Fahrenheit-ээр 65 гэсэн утга авна. За тэгвэл дасгалгааны температурыг хэдүүлээ олъё. Парам дээр ажлууллаа. 65 гэсэн утгаа өглөө тооцоол гингүүт. За энэ манай хулганд арддаггүй бас
Mac cooling system дээр жоох асуудалтай байдаг. За дахиад ажиллуулъя. За тэг гарсан байна. Одоо дараагуудаа дахиад ажиллуулъя. 65 гэж өглөө. Fahrenheit-ийн градус Цельсиэр 18.8 градус. За энэ Цельсийн утгыг бидэрт ойлгомжтой болгохын тулд хэдүүлээ. Өмнө нэг бичиглийг бичээ. Level дээр юу гэж чүүхээр энэ result config дотроо текстэн дээр нь давхар ашил тавиад нэмэлт тэмдэг тавьчихна. Нэг өсөндөө арын утгаа бид нэр энэ дээр текстэн дээр холбож бичиж байгаа. За ингийн тулд Цельсийн градус гэж тодорхойлцог тавьчих. За ажлуудад үзье. 65 өглөө тооцооллоо. За алдаа заасан. Яагаад алдаа заасан бэ гэхээр бидний app хувьсгч маань бутархай тоо. Бутархай тоо учраас энэ парам маань бутархай тоог текстэн дээр нийлүүлээд одоо холбож чадахгүй байгаа учраас can only concatenate str буюу тэмдэгт мөрийг зөвхөн мөртөө одоо тэмдэгт мөртөө холбоно гэсэн үг. Тэгэхээр тэмдэгт мөрийг зөвхөн стрингийг зөвхөн стрингтэй холбоно гэдэг энэ алдаа заасан байгаа учраас энэ маань тэмдэгт мөр маань Celsius градус гэсэн энэ текст байгаа. Тэгэхээр энэ маань бутгай тоо болсон. Тэгвэл энийг тэмдэгт мөр болохын тулд бид нэр давхар алтан дотор хийгээд string функцаар тэмдэгт мөр болгож хөрвүүлнэ. За одоо ажиллуулъя. Ctrl Enter Mac Ultimate System дээр command return төслөөрөө дарлаа. За ажилласан. Celsius Fahrenheit-ийн тэг градус Celsius хасах 17.7 градус. За харин Fahrenheit-ийн 65 градуст Celsius 18.3 градус дасгалгааны температур. За тэгвэл хэдүүлээ. Дахиад нэг утга ажиллуулж үзье. За 100 маань одоо дуларж байгаа учраас 23 градус болдог тийм үү? 73 гэсэн утгыг үгүй Fahrenheit дээр тооцоолохоор Celsius 22.7 градус гарч байна. За ингээ өнөөдрийнхөө параметр хэдүүлээ. Декинтер санг ашиглан Fahrenheit-ээс Celsius руу хөрвүүлдэг аппликейшн буюу параметрыг бичиж хэдүүлээ туршлаа. Энэхүү параметрыг бичихэд хэд хэдэн чухал зүйл байсан. Тэрийг та бүхэндээ товчоор тайлбарлая. За тэр ямар чухал зүйлүүд байгаа юм бэ гэхээр бид нар энэхүү параметр дээр нэг өсөндөө 3 левел ашигласан. За тэр 3 левел ихнийх нь 7 дугаар мөрөн дээр байж гин. Энэхүү 7 дугаар мөрөн дээр байгаа левелийг маань бид нэр болохоор дараах байдлаар бол бичсэн байгаа. Левел дэлгэсэн дээрээ байршуулаад текстээ Fahrenheit-ээс Celsius руу хөрвүүлгээд тэгээ мөрн нөгөө байршуулах хаана байршуулах вэ гэхээр цонхон дээрээ grid функцаар тэдгээр мөрний 1-р функцэн дээр байршуулсан байгаа. Ингээд голлоо харагдаж байна. За дараагийн нэг левел нь болохоор Fahrenheit-ийн утгыг оруулаад текстийг бичиж өгөөд ажлын дэлгэсэн дээр байршуулад байршил нь хаана байх вэ гэхээр 1-р мөрний тэгдүгээр баган дээр буюу мөр унаад энэ доор байршилсан байна. За 3 дугаар текст маань утга болохоор result гэсэн объект дээр байршуулж өгсөн. Ажлын дэлгэсэн дээр байршуулад текстэн дээр ямар нэгэн утга өгөөгүй учраас давчлуурын ард буюу 2 дугаар мөрөн дээр 1-р баган дээр байршуулагдсан. За энэ оролтын entry box маань болохоор input box маань болохоор ажлын дэлгэсэн дээр байршуулад тэрүүн дээр n гэсэн утгыг бол бутгай тоо хэлбэрээр буюу double var хувьсгчээр оноож аваад 1-р мөрний 1-р баган дээр байршуулсан. За тэр маань Fahrenheit-ийн утгыг оруул гэдэг энэ текстийн араас бол 8-р мөрний араас залгагдаж энэ дээр байршсан байгаа. За давчлуурыг маань бид нэр t гэсэн хувьсгч буюу объект хувьсгчд дамжуулаад утгыг button функцэн дотор ажлын дэлгэсэн дээр байршуулад тооцоол гэсэн текст дээр харагдахаар q командыг биелүүлэхээр 2-дугаар мөрний тэгдүгээр баган дээр байршуулсан. За тэгэнгүүт энэ q гэсэн функц маань define функцаар ашиглагдаад дотроо Fahrenheit-ийн томьёогоор F1-ийг хувьсгчид утгыг тооцоолоод F1-ийн утгаа result гэсэн энэхүү давчлуурын ард байгаа текстэн дээр утгыг нь бол хэвлж харуулахдаа Celsius градус гэдэг текстийн араас нэмэх давчлуурд одоо нэмэх тэмдэг дараад F1 гэсэн хувьсгчийн утгыг
тодорхой тоог тэмдэгтмөр болгож хөрвүүлээд араас нь залгаад хэвлсэн байгаа. За өнөөдрийн парамор бид нэр бол ерөнхийдөө ингэж бол хөрвүүлж сурлаа. За тэгэхээр хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр анх парам бич сурж байгаа хүмүүс энэ result гэсэн утгыг grid функцийг араас нь ингэ бичдэг. Ингээд араас нь залгаа бичсэн тохиолдолд энэ маань ажиллахдаа за ажлуудад үзье. Утга гардгүй ингээ алдаа заагаад идэг. Non type object has no attribute config гэд. За ийм алдаа заадаг учраас бид нэр энэ 12 дугаар мөрөн дээрх кодыг өмнөх шиг мөр унгаагаад result гэж утгыг өгөөд ард нь цэг grid функцийг тавьж өгдөг юм аа. Ингэснээр бидний энэ утга маань дэлгэснээр бүтэн тоогоор хэвлэгдэнэ. За 89-гийн утга өглөө тооцоол. За дахиад ажиллуулъя. 89-гийн утга өглөө тооцоолох туршлууд дарлаа. Цельсийн 31.6 градус гэж гарч байна. Ингээд өнөөдрийнхөө хичээлд хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Манай ProEZ Active сувгийн заасан хичээлийг та бүхэн сураад өөрийнхөө мэдлэг чадвараа сайжруулад мөн Windows, Mac, Linux, Ubuntu, Red Hat гэхэд үйлдвэрлэлийн системүүд дээр өөрийн гэсэн аппликейшнийг бичиж сураараа. Танд манай бичлэг таалагдсан бол та манай сувгийг subscribe хийж дагаарай. Мөн парамчлалтай холбоотой санал хүсэлт байвал комент хэсэгт бичээрэй. Бичлэг маань таалагдсан бол та лайк дараарай. Мөн сэтгэлийн бяцхан хандвийг доорх данс руу шилжүүлээрэй. Баярлалаа баяртай. Хэдүүлээ дараагийн хичээлээр уулзцгаая.